Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тодруулга ярилцлага эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын ерөнхийлөгчийн байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Батгүй оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, танд ч энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр дэлхийн нийтээрээ цөлжилт энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэ улс орнууд нэгдэж байгаа энэ цаг үед Монгол улсад бас энэ чуулга уулзалт болох гэж байна. Энэ олон улсын чуулга уулзалтын ерөнхий зорилго, за хүрэх үр дүнгийн талаар та мэдээлэл өгнө үү? Улаанбаатар хотноо 6 сарын 6-ны өдөр төрийн ордонд доктортой хөгжлийн яриа хэлэлцээр 2025 уур амьсгалын өөрчлөлт тэрбум мод гэсэн сэдвийн хүрээнд олон улсын чуулга уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Тэгэхээр энэхүү чуулга уулзалт маань бол таны сая хэлсэнчлэн дэлхийн нийтийн өмнө тулгамдсан бүх улс орнуудын өмнө тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эв нэгдэл, мөн үүнтэй холбоотой арга хэмжээг хэрхэн төлөвлөх, үр ашигтай явуулах талаар хэлэлцэн ярилцахаар бол энэ чуулга уулзалт бол гол үндсэн чиглэлийг барьж байна. Энэ чуулга уулзалтанд маань нийт 10 гаруй орны 40 гаруй гадаадын судлаачид, эрдэмтэд, мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар санхүүжилтийн хийдэг олон улсын сангийн төлөөллүүд, эрдэмтний судалгааны байгууллагуудын төлөөлөлгээд эрдэмтэн судлаачдаас бүрэлдэхүүн 400 гаруй хүн оролцохоор бол ийм төлөвлөгөөтэй бэлтгэл ажлыг хангасан байгаа. Тэгэхээр энэхүү нийтлэг сорилт буюу уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг даван туулах арга замууд, мөн дасан зохицох тухай, мөн сөрөг нөлөөллийг бууруулах талаар бол энэ дээр бол нэлээд ярилцсан. Үндсэндээ бол бид дөрвөн үндсэн салбар хуралдааныг зохион байгуулахаар хурал зохион байгуулагчдын зүгээс бол төлөвлөн тухайн хуралд оролцох үндсэн илтгэгчүүд, мөн гадаадын болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдийг бол урьж Улаанбаатар хотод бүрэн хүрэлцэн ирсэн байна. За гол нь энэ чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна? Тэгэхээр ерөнхийдөө энэ хурлын маань үндсэн нэр маань бол доктортой байдлын яриа хэлэлцээ. Тэгэхээр энэ бол доктортой бүс нутгийн хэмжээнд буюу Азийн бүсэд, Аз твд бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн доктортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд улс орнуудын оролцоо, тэдгээр улс орнууд маань, өөрөөр хэлбэл оролцогч улс орнууд маань өөрийнхөө улс орон доктортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна, ямар шин технологи, инновацийг нэвтрүүлж байна гэдэг олон сэдвийг бол энэ хүрээнд хөндлөн. Мэдээ доктортой хөгжлийн асуудлыг ханган хэрэгжүүлэхэд тулгамдсан сорилтууд болж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, байгалийн нөөцийн хомсдол, усны нөөцийн хомсдол гэдэг энэ олон асуудлууд бол энэ бидний өнөөдөр зохион байгуулж байгаа энэ хурлын үеэр ярилцах ба. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид цаашдаа хамтран ажиллах бодит ямар арга замууд байна. Тэр замын зураглалыг бас хамтдаа ярилцаж, улс орнууд хамтдаа эв нэгдэлтэй шийдэх боломжийн талаар хэлцэн ярихаар байгаа. Тэгэхээр энэ маань бол бид бүгд хэлдэгчлэн дэлхийн нийтийн өмнө тулгамдсан байгаа гол байгаль орчны асуудлууд гэж хэлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, тэгээд орчны бохирдол гэдэг энэ гурвалсан хямралыг даван туулахтай холбоотой асуудлууд мэдээс хүүхдэн яригдана. Энэ талаар бас хамтдаа хэлцэж, шийдлүүдээ мөн харилцан туршлага солилцох, мөн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг бас тодорхойлох тал дээр бас хэлцэхээр төлөвлөгдөж байгаа. Үүний хүрээнд энэ жилийн яриа хэлцээ маань бол уур амьсгалын өөрчлөлт, тэгээд тэрбум мод гэсэн сэдвтэй явж байгаа. Тэгэхээр тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Монгол улсад 2021 оноос эхлэн хэрэгжүүлж явж байгаа. Энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан Монгол орон тулгамдсан асуудлууд, байгаль орчин тулгамдсан асуудлууд буюу цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн сан түүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэл, мөн үүнтэй холбоотойгоор усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх гэдэг энэ олон байгальд төсөөлсөн шийдэлд тулгуурласан энэхүү шийдлийг Монгол улс өөрийн орондоо хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар бас мөн оролцогч талуудад танилцуулж, мөн энэ чиглэлийн хамтын ажиллагааг өрнүүлэх буюу байгаль тулгуурласан шийдлүүд түүний санхүүжилтийн асуудлуудыг нэмэгдүүлэх тал дээр бас хамтдаа хэлцэн ярихаар төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хөдөлгөөн, тэрбум мод үндэсний хөдөлгөөн маань бол зөвхөн нэг мод тарих хөдөлгөөн юм биш маа. Өөрөөр хэлбэл байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх Монгол улсын маань өөрийн үндэсний нийгэм бодлого, чиглэл, стратеги гэдгийг бол энэ оролцох талуудад ойлгуулах, улмаар
бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэх, за мөн олон улсын одоо хамтын ажиллагааг өрнүүлэх, энтэй ижил төсөөтэй одоо улс орнуудад хэрэгжүүлж байгаа мод тарих, ойжуулах, нөхөн сэргээх, ойг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр бас гол чухал одоо онцлогийг бол тавьж явж байгаа. За салбар хуралдаан тус бүрээр ингээ аваад үзэх юм бол бид салбар хуралдааны одоо бас нэлээдгүй том асуудал бол энэхүү том ажлыг буюу бүх дэлхийн улс орнуудын өмнө тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг мэдээ заашгүй хүндий ярих хэрэгтэй болдог. Энэ маань бол зөвхөн Монгол улсад энэхүү хуралдаанаар хилдэлж байгаа асуудал биш, мөн цаашдаа олон улсын түвшинд хилцэгдэх конвенц болон олон улсын гэрээ хэлцээрүүдийн одоо баримтчгууд болон талуудын уулзалтын үеэнд хилцэн яригддаг хамгийн халуун сэдвүүдийн нэг байдаг. Тэгэхээр бид энэ уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн одоо үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, за мөн үр ашгийг зөв зохистой одоо илүү шударга, ил тод байдлаар хуваарлах асуудлууд гэдэг яригдах хэрэгтэй. Ялангуяа Азийн одоо бүс орнуудад за яг уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээр нь дэлхийн хэмжээгээр аваад үзэх юм бол 21-22 оны санхүүжилтийн одоо дүн байдаг л да. За ер нь бол уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн өөрчлөлт тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын хурал жил болгон зохион байгуулагддаг. Энэ хурлын үеэр ч мөн яригддаг асуудал байгаа. Тэгэхээр тухайн хурлуудын үеэр буюу 28 талуудын 28 дугаар хурал, 29 дугаар хурал гэдэг өнгөрсөн онд зохион байгуулагдсан хурлын үеэр бол хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийг бол нэмэгдүүлэх, 3 дахин нэмэгдүүлэх юм амлалтыг авсан байдаг. За гисэн хэдий ч энэ одоо амлалтандаа бол 21-22 оны хамгийн сүүлийн байдлаар аваад үзэхэд хараахан хүрээгүй буюу ер нь энэ амлалтыг бол дахин 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм тоо байдаг. Тэгээ тоон баримтаас аваад үзэхэд 22 оны байдлаар дэлхийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн нийт одоо багтаамжийг аваад үзэхэд нэг 4-6 их найд Америк долларын хэмжээ байдаг. Гэтэл олон улсын байгууллагууд судалгааны хүрээлэнгүүдээс тогтоосон уур амьсгалын өөрчлөлтийг одоо нөлөөллийг бууруулах, сөрөг нөлөөг бууруулах чиглэлд энэ уур амьсгалын санхүүжилтийн хэмжээ, шаардлагатай хэмжээг бол тогтоосон тоогоор болохоор шаардлагатай нь 4.6 их найд байдаг. Гэтэл бид нар 22 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт санхүүжилтийн хэмжээ нь бол 1.3 их найд. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хооронд ийм одоо 3 дахин нэмэгдүүлэх шаардлага байна гэдэг ийм одоо тооцоололтой хэлдэг. Тэр ч утгаараа бид энэ санхүүжилтийн хэмжээг бол нэлээд төлхөө ярилцсан. За ялангуяа тэр дотроо Азийн одоо Аз ТV-ийн хөгжиж буй орнуудын хуваарлагдж байгаа санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжууд, за одоо энэ санхүүжилтийг татах боломжууд, за ил тодоор, за мөн үр өгөөжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар бас ярилцж байгаа гэж ойлгож байна. Энэ маань бол манаас энэ хурлын бас нэг хамгийн одоо чухал хэсэг гэж ойлгож болох байгаа. За нөгөө тал дээр энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа хамгийн чухал байна. Тэр утгаараа нэг салбар хуралдаа маань бол бүс нутгийн хамтын ажиллагаа, за мөн олон улсын байгууллага, төрийн болон хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэд энэ хамтын ажиллагааны чиглэлийг хүндэлсэн нэг салбар хуралдаан бол тусгайлан зохион байгуулагдаж байгаа. За ялангуяа уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд хувийн хвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр нэлээдгүй төлхөө ярилцахаар одоо төлөвлөгөөнд бол тусгагдсан байж байгаа. Тэгэхээр уур амьсгалын санхүүжилт гэдэг маань зөвхөн одоо хүлэмжийн яралгарыг бууруулахад зарцуулагдахаас гадна дасан зохицохтой холбоотой санхүүжилтийн хэмжээг бол нэмэгдүүлэх шаардлага байна гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг бол хүлээн зөвшөөрсөн байдаг байна. За нөгөө тал дээр бид бүс нутгийн одоо энэ түншлэл хамтын ажиллагааг дэвхжүүлэх шаардлага байна гэдгийг харж, за энэ боломж байгааг бас бүгдээрээ харж байгаа. Гэсэн хэдий ч тухайн улс орон гэдэг маань өөрийн гэсэн онцлогтой өв боломжлол, ёс заншил, байгалийн өгөгдөл гэдэг олон ийм онцлогуд байдаг учраас эдгээр онцлогуудыг тусгасан өөр хоорондоо уялдаа холбоотой, тэгээд хамтын шийдэлд, хамтын зөвшөлтсөлдөөд тулгуурласан шийдлүүдийн талаар бол хилцэж, өөрөөр хэлбэл энэний хийснээрээ бид доктортой хөгжлөөгөө бүс нутгийн хэмжээнд хэрхэн одоо бэхжүүлэх, ханган хэрэгжүүлэх юм бэ гэдэг тал дээр нэг салбар хуралдааны чиглэл бол төлхөө явж байгаа. За өөр бас нэгэн салбар хуралдаан маань бол дөрөв дахь салбар хуралдаан маань цөлжит газрын дороодлын асуудлыг хөндлөн хилцэх юм хурал болж байгаа.
та бүхэн мэдж байгаачлан Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын тогтоол санаачлан 2026 оныг олон улсын бэлчээр мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон тэмдэглэн өнгөрүүлэх ийм санаачлагыг дэвшүүлж тогтоолыг батлуулсан байдаг. Тэгэхээр улмаар өөрөөр хэлбэл 2026 онд бүтэн жилийн турш дэлхийд дахны бэлчээр мал аж ахуй эрхлэгчтэй холбоотой олон тооны арга хэмжээг бол Монгол улс манлайлан бусад улс орнуудын дэмжлэгтэйгээр бол хэрэгжүүлж өөрөөр хэлбэл бэлчээртэй холбоотой газрын доройтол, цөлжилт, түүнийг бууруулах, сааруулах арга хэмжээ. За мөн малчин ард иргэд, малчдын бэлчээр ашиглагчдын эрхийг хангах чиглэлд бол олон улсын тавталанд энэ жилийн үйл ажиллагаараа дамжуулан олон улсын түвшинд бол онцгойлон хүргэх юм үүрэгтэй байгаа. За мөн нөгөө талаар эх онд буюу 2026 онд Монгол улс маань нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид Монгол улсад хүлээн авах болон Монгол улсын санаачилсан энэ олон улсын санал санаачлаг конвенцийг хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэхтэй холбоотойгоор газрын доройтол цөлжилтийг сааруулах, бууруулах чиглэлийг нэг тусгай сэдвчилсэн салбар хуралдааны зохион байгуулж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэний хүрээнд бид зөвхөн Монгол улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд за ялангуяа Аз, Африк, орхит орнуудын улс орнуудад буюу бэлчээр мал аж ахуй эрчимтэй эрхэлдэг эдгээр улс орнууд түүний дагсан 500 сая гаруй ард иргэдийн эрх ашиг, ам амжиргаатай холбоотой энэ санал санаачлагаар дамжуулан хэрэгжүүлэх ажлыг бол онцгойлон бас хилцэж ярилцахаар болсон ингээд хилтгэлээ хангацсан байгаа гэж ойлгож болох юм байна. Ер нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд цөлжилтөнд өртсөн газар нутаг хэдий хэмжээтэй байдгийм бэ? Энэ цөлжилтийг сааруулах чиглэлээр гол барьж байгаа бодлого ямар бодлого байна вэ? Тэгэхээр Монгол улс маань өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн гишүүн орон нэг оролцогч тал. Тэр утгаараа конвенцээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрийн нутаг дэвсгэрийн цөлжилтийн төлөв байдал, газрын дороотлын төлөв байдлыг бол нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт бол тайлагнадаг. За энэ тайлагналын үр дүнгээс ингээд аваад судалгаа шинжилгээнээс аваад үзэхэд бол Монгол улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь бол ямар нэгэн хэмжээгээр цөлжилсэн газрын дороотолд өртсөн гэсэн юм тооцол гардаг. За үүнээс 20 гаруй хувь нь бол цөлжилт эрчимтэй илэрсэн газар нутгаар хамаардаг. Тэр утгаараа Монгол улс маань бол өөрийн оронд конвенцийн хүлээсэн үүрэг болон Монгол оронд тулгамдсан байгаа энэ цөлжилт газрын дороотлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээнүүдийг үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлсэн. За мөн түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр яваа. За энэ ажил маань ч гэсэн мөн цөлжилт газрын дороотлыг бууруулах ажил маань мөн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бүм үндэсний хөтөлбөртэй бас хамт уярхтаж газрын дороотлыг бууруулахад арга хэмжээнд бол чиглэн нэг мод тарих үндсэн үйл ажиллагааны чиглэл бол стратегийн чиглэл бол цөлжилт газрын дороотлыг бууруулах чиглэлд явж байгаа. За өөрөөр хэлбэл цөлжилт газрын дороотл илэрсэн хуурай гандуу бүс нутагт байгалийн тармилог хамгаалах, байгалийн ойг хамгаалах, за дээрээс нь мод тарьж тармилаа үүсгэх замаар цөлжилт газрын дороотлыг бууруулах сааруулах үйлдэлд бол чиглэж байна. Ингэснээр 2030 он гэхэд газрын дороотл цөлжилтийг 3-аас 5% бууруулах юм стратегийн зорилт бол тэр бүм мод үндэсний хөдөлгөөний нэг чиглэл байгаа гэж хэлж болох юм. Улс орон даяар тэр бүм мод үндэсний хөдөлгөөн бас амжилттай хэрэгжиж байна. Хувь хүн, албан байгууллага, компаниуд бас энэ үйлсэд гар бие оролцож байна. Одоогийн байдлаар ер нь тэр бүм мод хөдөлгөөний мод тарих хавц хэдэн хувьтай явж байна? Иргэд хэр идэвхтэй оролцож байна гэж дүгнж байгаа байна. Тэр бүм мод үндэсний хөдөлгөөн аль биесээр хэрэгжиж эхэлсэн цагаас эхлээд 3 жил жилийг ингээд үдсэн. За 2024 оны байдлаар бид нэр тоон статистик үзүүлбэрүүдийг бол бас нэгтгэн гаргаж ард иргэдтэй улс орон даяараа бол мэдээллийг хүргүүлсэн байгаа. Тэр том мэдээлэлээс аваад үзэх юм бол 2021 оноос 2024 оны төсвөлийг хүртэлх хугацаанд бол Монгол улс даяар бол Монгол улсын хэмжээнд гэсэн амлалт өгсөн аж ахуйн нэгж байгууллагууд ард иргэд бүх нийтийн оролцоотойгоор нэг 84 сая модыг бол тарьж арчлан ургуулж яана гэсэн юм тоо байгаа. Тэр бүм мод үндэсний хөдөлгөөн маань бол өөрөө
стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бол 3 үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр нэгдүгээр үе шат буюу 21-ээс 24 оны хугацаанд 3 жилийн хугацаанд бэлтгэл үе шатыг бэлтгэл хангах энэ үе шатанд хэрэгжсэн тоо гэж ойлгох хэрэгтэй. Саяны тоог. Тэгэхээр эндээс аваад үзэх юм бол бид эхний шатны гүйцэтгэлийг бол нэг 50 түүнээс дээш хувьтайгаар бол гарсан ийм тооцоолол ийм одоо байдал байгаа. Тэгэхээр мэдээж бид дараагийн шат руу буюу тэр мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх энэ үе шатанд буюу их хэмжээгээр одоо мод тарж ургуулах хамгаалахын ажлыг за мөн байгалийн оогоо хамгаалах ажлыг бол одоо агсан дэвшинд аваачих бол шаардлага гарч ирж байгаа. Энийгээ ч одоо бүгдлийн оролцоотойгоо хийж хэрэгжүүлэн явж байгаа гэж бол ойлгож болох юм байна. Тэгэхээр энэхүү ажилд бол тэрбумаар тоологдох энэ модыг тарих үйлсэд Монгол улсын одоо аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа. За аймаг орон нутгийн одоо төвшөнд гээ та бүхэн мэдж байгаачлан амлалт өгөн ажиллаж байгаа банк санхүүгийн байгууллагууд, за бусад төрийн захиргааны байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор бол хэрвээ бид одоо зорьсон зорилгоо цаг хугацаанд нь гүйцээх юм бол одоо 2030 он гэхэд бол тэрбумаар тоологдох 1.5 тэрбум модыг тарих юм маш том амбицтай том одоо ажлыг бол олон үндэснийхээ хэмжээнд за дээрээс нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө бол амлаад хэрэгжүүлээд явж байгаа. Энэ ажил маань эргээд одоо энэ өдрүүд зохион байгуулагдаж байгаа. Энэ хурлын маань одоо бас чухал одоо гол үндсэн сэдэв болно. Ингэснээрээ бид мод тарих буюу байгаль түшгэлсэн шийдэл гэж одоо бид нэр ярьдаг. Байгалийн экосистемийг хамгаалах, тэр дотор ой экосистем, ой нөөцийг хамгаалах, байгалийн ойгоо нөхөн сэргийг хамгаалах, за улмаар тарж ургуулах энэ ажлыг бол зөв зохистой хийснээрээ уран зохиолын өөрчлөлтийг сааруулах, за сөрөг нөлөөг бууруулах, бас мөн Монгол улсын хүлэмжийн ялгарл буюу нэгдсэн үндэсний байгууллагын уран зохиолын өөрчлөлтийн конвенцийн одоо Парисын хилцээрийн хилцээр хүлээсэн үүрэгт оруулж байгаа бас нэгэн тодорхой хувь нэмэр гэж хэлж болох юм байна. Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. За энэ жилийн хувьд хуван сар бохирдлыг таслан зогсооё гэсэн уран дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Таны хувьд бас иргэдтэй хандан уриалга хэлэх байхаа гэж бодож байна. Ер нь хог хаягдл буюу дэлхийн нийтийн өмнө улс орнуудын өмнө тулгамдсан байгаа 3 асуудлын нэг нь орчны бохирдол гэж ярьж байгаа. Орчны бохирдол гэдэг буюу орчны бохирдлыг үүсгэгч олон их үүсвэрүүдийн нэг нь бол хуванцар хог хаягдл байгаа. Тэгэхээр мөн энэ хуванцар хог хаягдлыг одоо бууруулах, за түүнийг дахин ашиглах, за мөн байгальд ээлтэй энэ техник технологи нэвтрүүлэх чиглэл тал дээр бас нэгдсэн үндэсний байгууллага тусгайсан конвенц байдаг. Гэрээ хэлцээр байдаг. Энэ гэрээ хэлцээрийн саяхны одоо энэ онд бол гэрээ хэлцээрийн талуудын хурал бас зохион байгуулагдсан байгаа. Энэнд Монгол улсын бас төлөөлөл маань мөн оролцож Монгол улсынхаа одоо нутаг дэвсгэрт Монгол улсынхаа хэмжээнд бас хуванцар хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин ашиглах асуудлуудыг болон энэ шин техник технологи нэвтрүүлэх тал дээр бол бас талуудын оролцоог хангах, за мөн эргээд энд бас хаягдлыг бууруулахаар гадна дахин ашиглах асуудал, за эргээд энэ маань санхүүжилттэй холбоотой учраас хувийн хэвшил, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа бол манай Монгол улсын төлөөлөл маань конвенцэд бол ихтгэл тайлаглаа хийгээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ уриалгын хүрээнд бүх одоо ард иргэдтэй аялал жуулгаал өрн дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор аялал жуулгаалж явах болон одоо өөрийн одоо хэрэглэнээс гарч байгаа хог хаягдал, за тэр дотроо хуванцар хог хаягдлынхаа хэмжээг бол бууруулах тал дээр үйлдвэрлэгчдийн талууд гээд энэ олон талын оролцоог хангасан ажлыг бас Монгол улс маань хийгээд явж байгаа. За тэгээд энийг хаягдлыг одоо бууруулах чиглэл бүх нийтээрээ бас идэвхтэй оролцохыг одоо бас энэ өдрийг тохиолдуулан энэ уриалгын хүрээнд бас ард түмнээс уриалж байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч бас иргэддээ мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа, танд ч сайн мэдээлэл хүсье. За баярлалаа. Манай өнөөдрийн тодруулга ярилцлага энэ түрээд өндөрлж байна. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.